Сэно шинэ бичлэгтэй тавтай мөрөл. Тэгээд хэдүүлээ хамт энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ What's in my bag гэдэг бичлэгийг хийх болно. Тэгээ энэ ер нь бол миний хичээлийн цөнх байгаа. Тэгээ хэдүүлээ одоо хамт харцгаая, дотор нь хүссэн хүнч гарч иж магадгүй амар цөнх байгаа. Тэгээд хэдүүлээ хамт сонирхъя заяа. Микээ ингэртэй зүч. Даалгавар би жоохон хим хийсэн байхгүй тав дотор тэгсэн чинь жоохон хүнд олчээж өөг нь хөнгөн байдیں۔ Тэгээд гаднаас ингээд Nike гэж бичсэн чинь яахан өнгийн цүнх байгаа. Тэгээд энэ хэсэгтээ нэг юм том юмтай тэгээд нэг цүнх байгаа. Тэгээд ганцхан шиг нөгөө эндээ усны сан баваа хийх юмтай хажуу талд нь бол байхгүй. Тэгээд энэ болохоор ерөөсөө Axiom тийм юм хүн бол биш, энэ найз селфитэй амар хөрхөн байгаа тийм усны сан шиг. Тэгээд дотроо 50 ширхтээ гэсэн баха. Тэгээд ингээд нэг лаз онгоолгодог шиг. Лаз онгоолгодог шиг ингээд онгоолчихно. Тэгээд дотроос найз селфитэй ингээд. Жохоо тийм найз селфитэй хажуудалтаа нэг юм зүг байгаа. Тэгээ ардаас олж бүрий. За тэгээ хэдүүлээ уртлаас нь хэлье. За хамгийн ихэнд миний olive oil hair wax coconut гэсэн юм багхгүй. Энэ болохоор үсний нөгөө нэг тос oil. Тэгээ энийг болохоор би сүүлд нэрнэсээ slick hair ямартай slick гэсэн нэг тийм үсний юм багхгүй. Эхнийх бүр надад амар таалагдсан. Би өөрөө үсээ өдөр болох амар гоё байх туртай юм багхгүй юу. Энийг гэдэг би байнга авч явдаг юм уу? Би сүүл 2 төлөө 3 өдөр энийг хэрэг болоод надаа. Тэгээ би энийг авч яваад зөвхнөөс ерөөсө гаргаагүй маань. Тэрнээс ер нь бол нэг авч явдаггүй юм байгаа. За тэгээд миний нөгөө би утсандаа дандаа ийм юм зүйлчүүд байхгүй утсандаа. Тэгээд ингээд утсандаа зүйлт маань тасарчихсан. Энэ маань энийг ингээд цуглдсан байсан байхгүй юу. За яг ингээд одоо удахгүй зүнгээ бодчил байсан. За дараагийн гэрийн дэлгүүр гарч ирчихээ. Тол байна. Тань нэр өөрсдөө харах уу? Нара. За энэ тол заяа. Lucky гэж бичсэн. Амар cute тол байгаа. Тэнийг би Солонгосоос Daiso-гоос авч ирсэн. Тий. Амар cute надад бүр амар таалагдсан. За энэ тол бол. За дараагийн миний урал амар хуурайшдаг байхгүй юу? Тэгээ ер нь би яг 2 тос түрхэл ер нь амар гоё ялгадаг. Эхнийх нь энэ болохоор EOS гэжсэн заяа. Энэ болохоор минттэй заяа. Надад амар таалагддаг. Тэгээд ер нь цүнхэндээш би нэг бомберныхоо карманд хийчдэг. Манай сургууль бомбертай. Тэгээд хичээл дундуура бомбер өмсдөг байхгүй юу? Тэгээд тэрэндээ ичдэг. Тэгээд хуурайшаа дэрэг ингээд түрхдэг. Тэгээд би хөвчлэн нэг gloss эднэр түрхээд ер нь ингээд gloss түрхээд эсвэл lipstick түрхээд ингээд яг уруулаа буддаг байхгүй бүдгүүнгөө. Тэгмүүд миний урал бүр маргааш ч юм амар хуйшчдаг. Тэгмүүд энэ нам даадаг ер нь чигшэлтэй болгодог. Энэ дараагийн Marvel гэвчсэн. Энийг та нар мэдэн штэ нэг хавчаарны юмнууд байгаа. Bolt миний сүүл back to school-ээр авсан хавчаарнууд байгаа зү. Энэ хавчаарыг би яг сүүл Bolt-а марчаад за ер нь энийг яг хавчаар ч юм уу энийг ер нь хэрэг болчих гэдэг. Тэгээд би тамир эднээс дээр ингээд шууд ингээд Netflix-ээр ингээд хавчдаг хэрэгтэй юм байна да гэд би энийг авч явдаг болсон дөрөвтгөлөө тавтахаас араа нэг. Гэтэ энэ юу амар хэрэгтэй юм байлээ гэж би бодсон хувьдаа. Энэ болохоор миний төрхтэй урал юм байдаг байхгүй юу? За энэ миний боддог урал юм боддог гэхүүтэй.
энэ роман дэх юм байна. Окей. Энийг би Японоос авч исэн. Япон явахдаа авч байсан. Одоо л хэрэглэж дуусаагүй. Тэгээ энэ миний хуурайс битэг байна. Зүг болно. За тэгээ уртлын хэсэг бол ингээд дуусчихлаа. Уртлын хэсэг ингээд дуусчихлаа. За тэгээ одоо л байхгүй байгаа болохоос биш юм авч явдаг зүйлс бас надад байдаг хгүй юу? Тэр нь цэнэглэгч байна. Би одоо чинь сая 5 дахь өдөр A Day in My Life хийгээд микрофон авч явсан. Тэгээд цэнэглэгчээ авч явсан юм надад амар хэрэгтэй. Ялангуяа влог эднэрээ хийж явахдаа бас надад бүр цэнэглэгч микрофон хоёр бол бүр амар хэрэгтэй байв. Тэнгүүд би яг 5 дахь өдөр бол цэнэглэгчээ микрофонтой авч явсан. Тэгээд орой цэнэглэхээ марцсан үедээ өглөө нь ч юм уу ингээд цэнэглэгчээ бол би хаяадаа хэрэгтэй үед ингээд заавал авч явдаг. Тэр нь утас маань цэнэггүй байж болохгүй юм шиг санагддаг. Өөөсөө болохгүй. Тэгээ микрофоноо болохоор би яг бичлэг хийж байгаа үедээ бичлэг хий гэж бодсон үедээ ч юм уу яг шаардлагатай гэж бодсон үедээ авч явдаг. Тийм болохоор би нөгөө ханаад хүрсэн болохоор жоохон хоолоос өгөөд тэгээд жоохон сул яриад иж магадгүй шүү guys. Миний бомберны карманд бол бүр ингээд энэ бүр амар чухал. Би нэг бүр everyday авч явдаг. Энэ болохоор чихвч байгаа миний ааваас хуссан чихвч. Yeah boy. За тэгээ энэ чихвчийг бол би бүр байнга сонсдог. Ялангуяа өглөө ингээд цэрэнгүүд манай анаа мэнэ байдаг гэсэн чи одоо манай анаа ах хоёр маань нүгэ явчихсан. Тийм болохоор би яг өглөөд ганцаараа өглөө гэлүүлэх ч юм уу надад би жоохон дасахгүй байхгүй юу. Манай анаа яг өмнө 7 хоногийн нэгд өдөр нүгэж уудаагүй. 4-5 хонжоо тэгээ надад амар тухгүй бас амар гонигтай юм шиг байгаа. Тэгээд яг өглөөс ирээд ингээхин ч байхгүй бас амар ийгүүтэй би жоохон дасгүй байгаа. Тэгээд тийж дасгүй байгаа үедээ би нөгөө нэг Ану гэх gossip ярьдаг ихчүүд нь шүү дээ. Одоо энэ ч орчуулчих. Энэ ихчийг амар сонсож ч юм уу эсвэл дуу муу сонсож амар ингэж гоё өглөө эхлүүлдэг. Тэгээд чихвч бол надад амар чухал санагддаг. Ер нь чухал. За одоо уртлынх руу оръё заяа. За хамгийн эхлээд пенал гарч ирж байна. За пеналаа идэж хамт харъя заяа. Миний пенал болохоор энэ пенал цүнх хоёр маань өнгөн жоохон өөрч билээ. Хос шүү заяа. Уг нь ингээд хамтан зардаг тийм билүүрээс. Тэгээ энэ чинь Nike гэж бичсэн байсан чинь манай нэг савсаг хүүхдүүд байхгүй юу цүнхээ хүүр хайчлахсан Nike гэсэн бичгийг нь. Тэгээ тийм цүнхтэйг ингэж дагалдаж ирсэн энд нь ингээд цүнхнийхаа цахилгаан нэмээ ингэж хийгээд. За хамгийн эхлээд 0.50 харандаа гарч ирж байна. Би ер нь 0.50 харандаа ерөөсөө бараг хэрэгэлдэггүй байсан. Тэгээ сая сүүл 7 дугаар ангиасаа ч юм уу 6 дугаар ангиасаа яг амар хэрэгэлдэг болоод тэгээд ер нь хэрэгэлж эхэлсэн. За харандаа байна заяа. За тэгээд энэ нөгөө миний back to school-ээр авсан та нар хэрэг үзсэн бол үзээгүй бол яг одоо ороод үзээрэй. Миний channel ороод үзээрэй. Тэг. Back to school-ээр би нэр амар олон гоё юм авсан сонирхолтой юмнууд байгаа. Бас дээрээс нь 9 сарын 1-нд манай ангийнхны хоорондоо хөгжилсөн маш сонирхолтой зүйлс байгаа болохоор та бүхэн ороод үзээрэй. За тэгээд тийм ээ. Нөө арилгадаг тодруулагч нэрээс арилгах юм билээ. Гэхдээ ногоо шар хоёр нь жоохон муу арилгаад лээ. Ер нь жоохон арилгахны дараа бүтгэ ногоо өнгө харагддаг ч юм уу тэгээд байгаа. Тиймээс дөрөв нь бол энэ дөрөв бол амар сайн байгаа. Тэгээд миний хуучин хэрэгэлдэг байсан тодруулагчуд маань байгаа хгүй юу энэ. Энэ бүр ингээ хуучраад энэ хараа хамт бичиг найрлаад камерын дээр уг нь тийм муухай харагдахгүй л энэ ингээ харуул ингээ бичиг нэрлэхсэн одоо энэний харалт бичиг нь ингээ энэ найрлсан хүлээж Тэгээ энэ нь бол гарахаа болчихсон. Би дандаа энийг хэрэгэлдэг байсан байхгүй энэ гурвыг. Одоо нөгөө нэг яг дөрвөлжин биш бөөрөн хий.
Тэгээ марк шиг тэнгууд дөрвөлжнийг нь одоо яаж жоохон хэрэглэе гэж бодож байгаа. Гэтэ дөрвөлжин нь бас энэ хоёрын дууссан. Энийх нь арай дуусаагүй байгаа. За тэгээд миний шугам байна. Би өвгөн back to school-ээр шугам авсан шүү дээ. Тэгсэн чинь би гэрийнхаа хог навшиг ухсаа энэ шугамыг олсон. Тэгээ одоохондоо бол ер нь энэ шугамаа энэ пеналанд угаасаа багтахгүйсэн болохоор за энийг хэрэглээд явъя гэж бодсон. За тэгээ миний хайч байна. Хайч байна. Тэгээд миний хар бол байна. Энийг өмнө жил би Ёёсоогоос авч ирсэн. Өмнө жил шиг сайн зэмээр Ёёсоогоос авч ирсэн байхгүй би найзтайгаа явж байгаа. Нэр хөрхөн байгаа. Амар гоё гардаг. Би ер нь нарийн тэгээд үзгэн хар баланд амар дуртай. Нарийн гардаг үзгэн хар бал. Тосон хар бал надад амар таалагддаг юм жоохон. Тийм байгаа. За тийм миний back to school-ээр авсан ногоон бал байна. 05-ийн sorry. 05-ийн харандаа байна. Миний бал байна. Мэдээж бал хэрэгтэй. Савуу байна жижигхэн. Штрик маань байна. Миний штрик. Баллуур байна. Шалдан баллуур. За тэгээ нөгөө гурвыг чинь би ерөөсөө энэний саарлаг минь ерөөсөө ашигладаггүй. За тэгээ энэ жилээс би ашиглая даа гэж бодоод би ерөөсөө саарлыг нь ашигладаггүй маа. Би ер нь бүтээг нь л ашигладаг жишээ. За тэгээ энэ миний цагаан бал байна. Эдний хэрэг болох байх гэсэн чинь нэг юм хэрэг бол болохгүй байгаа. За энэ хамар битүүрс үед тэгээд ер нь үнэрлэлт гавар ахгүй юм. Би бүр энд амар дуртай гэж яхад хамар битүүрс үед бас энэ үнэрлүүл хамар битүүрхээ болчдөг ерсөн. Тэгээ энэ болохоор доороо болохоор ингээд түрхтэг насаага ингэж аваад ингээд түрх ер нь бол тийм би бүр энд амар дуртай. Тэгээ манай ингээд надаас өөр энэ байдаг хөвгт байхгүй. Гэхдээ манай инхан бүр ер нь талан хөвчлэнд амар дуртай заяа. Бүгдээр бол биш. Бүгдээр энийг авч үнэрлэх амар дуртай. Тийм. Тэгээд үзүүрлэгч байна. Энийг бол би бараг 2 жил хэрэглэж байна. Тэгээд Dior-ийн уруулын бодог байна. Амар хөрхөн. Би энийг түрхчээ. Тэгээд түрүүний Roman-ийнхаа уруулын бодгийг хэрэглэдэг. За тэгээд энэ болохоор бүтний 5 хүн харуулъя. Энэ бүр амар гоё гарч юм лээ. Манай бүр ингээд амар гоё гардаг зэ бүр би бүр ингээд бичиж үзчихээ ямар гоё гарт юм бэ гэж. Цэнхэр улаан ногоон хар гэсэн үг даа. Тэгээд ер нь жоохон тиймхэн жоохон бусдаас улаан өнгө жоохон өөр гарт юм бэлээ. Гэтэр нь амар дэжгүй. Хар ногоон цэнхэр гэсэн 3 өнгө бүр амар гоё гарт юм бэлээ. Энэ хараа гэл юм байгаа шүү. За дараа чанын гарт энэ дууг цэнэглэж дээрээ авч явдаг тийм юм баггүй юу? Тэгээд энийг уг нь би цэнэглэж авч явдаг. Хэрэггүй үе дотор юу гэж авч явдаг вэ гэхээр чих ухагч байна. Тэгээ энэ заримдаа надад амар хэрэг болдог байхгүй юу? Тийм ер нь хаяа чиж хэрэг болдог. Гэтэ чих авах гэж бол биш шүү guys. Зүгээр л хэрэг болдог. Тэгээд энэ шүд малтагч шүдний утас шиг маягийн юм байна. Хардаа юм үүтэй. Тэгээ эдийн засгийн доороо гараад ирэх шүдэн дээр юм наалцсан орцсон авч болохгүй ч миний шүдэнд юм орчих юм бол надад амар тухгүй байдаг учраас би энийг авч явдаг. За энэ юмнууд байна. Энэ жижиг өөрхөн сав би нүдний юм явахаа мартчихдаг болохоор нүдний юм байна. Хүчнамдагч байна. Гидсний юм байна. Харшлын юм байна. Тэгээ миний харшил хөдлөх юм бол амар хөдлөдөг. Бүр хоолоо молоо боогдоод тийм шархны лент байна. Шархны лент бол бүр хэрэгтэй. Ер нь гар мараад зүсэх тохиолдол бол нэлээнгүй олоодаа болдог. Авчаарай. Энэ миний дуртай авчаар. Энэ авчаараас хэрэгтэй. Энгийн харандаа байна. Энийг би өмнө жилээс хойш хэрэглээ бараг зарим өмнө одоо ингээд дуусаад өөр өнгө харандаа хийж мэйгээд.
За тийм миний сайенсийн ном байна. Тийм. Иргэний хасцын ном гарч ирж байна. Иргэний хасцын дэвтэр байна. Би танарт харуулах уу? Би өмнө жил ерөөсөө дэвтрээ нэх гоё хөтлөж чаддгүйс энэ жилээс гоё хөтлөе гэж бодож байгаа. Тэмээ биологийн дэвтэр байна. Тэгээ биологийнхаа дэвтрийг харуулвал авсан туусан бишээ тунгалаг юм байна. Юм байна. Тэгээд цааш байна. Тэгээд энэ гэрийн даалгавар цаа гэсэн бидээ сая даалгавраа хийж дуусчөө гэсэн чийсэн. Зэрэг хим юм байна. Хим. Танарт харуулах уу энэ? Энэ ихний утсан бүр химийн дэвтэр бүр муухай хөтлөж гисэн. Тэгээ би дараачихаас нь яг гоё хөтлөж гисэн. Энэ хараа. Тэдээ. Ийм байна. Тэгээд дараачих нь миний тэмдэглэлийн дэвтэр гарч ирж байна. Энэ тэмдэглэлийн дэвтэр бол надад бүр амар хэрэгтэй. Би нэг бүр байг авч явдаг заяа. Яагаад ч мэдэхгүй зүгээр л энэ дэвтрийг авч явах амар дуртай. Гортог гарч ирж байна. Oh my gosh. Oh my god, энэ 5 дотор л зүгээр исэн байхгүй юу? Арчи ингээ хаагарч. Энэ амар гоё гортог шүү guys шиг. Уран зохиолын дэвтэр байна. Би шүлгээд ажиллах хэрэгтэй болохоор уран зохиолынхаа дэвтрийг авчирсан. Уран зохиолын маань ном гарч ирж байна. За, англи маань дэвтэр гарч ирж байна. Ерөөдөө би англи мэдээлэлтэй хийгээгүй юм байлээ гэдгээ би бол 5 өдөр ойлгосон. Тэгээд яг 5 өдөр би ингээд тэгцтэй гисэн байгаа. За миний хятад хэлний ном байгаа хгүй юу энэ? Эцгийн 3. Би хятад хэл сурдаг. Тэгээ миний хандсны дэвтэр байна. Би бол хандсны дэвтэр бол ерөөсөө тэгцтэй бол ханддаггүй. За тэгээ энэ сороо стикер байна. Бүгд тасгал ажлын ном байна. Сургууль дээр хэрэгэлдэг. Тэгээ миний математикийн дэвтэр байна. 96 удаатай математик дээрэл 96 удаас юу ч биш бүр амар амархан дуусчихдаг. Тийм хараа. Энэ гоё тэгцтэй хөтөлдөг байгаа. Энэ хэсэг бол жоохон тэмцэгтэй хөтлөөгүй. Энэ хэсэг тэгцтэй. Математик дээр бол би тэгцтэйг ингээ холиод зэрэг бичдэг. Томоо бичдэр бол би тийм гоё бол бичдэггүй байхгүй юу. Тийм болохоор нэг бас гоё хийдэггүй. Тэгээд энэ миний тооны машин байна уу. Энийг би өмнө жил ангиас авсан юм. Манай ингэ хаяа авсан байсан юм аа. Тэр хүүхд харж илуучлаа. Ахгүй 7 он шүү. Миний математикийн ном байна. Тэгээд дахиад нэг математикийн дэвтэр байна. Математикийн дэвтэр байна. Тэгээд хоёр ээлжний дэвтэртэй байх ёстой мат дээр үндэсний чи Монгол дээр ч гэсэн хоёр ээлжний байх ёстой гэсэн жилээс. Тэгээд энэ тэмдэглэлийн дэвтэр байна. Бас амар хүрхэн back to school-ээр авсан. Match. Тэгээд би ер нь жоохон purple өнгөнд дуртай болж эхэлж байгаа. Жинэлиага өнгө жоохон дуртай болж эхэлж байгаа. Манай ээж жоохон нэрээ жоклоод ингээд жок хийгээд ингээд амар юм дурсан байгаа. Харалтай юм юу юм бэ? За тэгээд ер нь би энэ дээрээ хичээл хийснээс хойш гэрийн даалгавруудаа бичиж эхэлсэн. Би гэрийн даалгавраа бүр мартчихдаг. Тэгээд тэрнээс болоод заримдаа бүр хийдэг чгүй заяа. Тийм болохоор би одоо нас би тийхээ болох хэрэгтэй. Тэгээд болсон байгаа. Тэгэл болчлоо. Миний тийм дэвтэр номнууд ер нь ингээд болчихлоо. Тэгээ миний цүнхэнд юусэн ийм л юм байдсан байх. Өөр юм бол байдаггүй байна. Ингээд болчих байна да. Тэг ингээд болоо.
Тэгээд энэ дээр одоо нэмж хасах юм уу? Юу дараад байхгүй. Тэгээд би бас цүнхэндээ гоё аксиоруу дарыг гэж бодож байгаа. Ямар cute ч юм уу, тийм авъя гэж өгөн бодсон. Гэтэ бас хэрэгтэй ч юм уу, гүү ч юм уу. Яаж яхад би одоо ийм цүнхнийхаа эндээс юм өлөвлөө гэж бодоход гүүж мүүж алхахад тэр нь хүндээд ингээд доошлоод миний бүр гэрийн дэлгүүр карт марк хамгийн мунчих боломжтой ахгүй юу. Тийм болохоор би ерөөсөө тийм аваад хэрэггүй мэн гэдгийг ойлгосон. За тэний ийм л юм байт юм байна. Миний зөвхөн одоо өөр юу ч бараг алга. За тэгээ миний бичлэгийг үзэн баярлалаа. Subscribe дараад тэгээд лайка бас дараарай. Тэгээд баяртай дараагийн бичлэлээр уулзтлаа. Түр бай.